Ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаач ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгэл авч болох уу? Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ өөрчлөсөн сэтгүүл байна. Сонсож байна уу? Бүгэн бэ. Шоко, надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй зүгээр л кас. Барагдахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслахтай болчих юмсан. Сайн байна уу гэмэ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Хөөе чинь хурдан байна шүү. Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж цаар тавьлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөхдөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомнод байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдүүд цаас хайчлах дуртай. Харин би үгүй. Би ус хайчлах дуртай. Хайж чулуу даавадахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно. За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны төлөө юу ч чадна ирхмэ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар суун крем. Ядах юмгүй чадчих байхаа. Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүүн крем юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй байна. Байж байгаарай. Гэтэ танк ороод яг нь хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирхмэ. Одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минь гэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн зоо шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамжийг санагдав. За хатагтай кремийн цэвэрлжчихлээ. Намайг уучлаарай. Зүгээр дээ. Толгой бариад өгөөч тэхүү. Хамгийн сайхан хэллэг байлаа. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахаад нэг боломж олгоё. Баярлалаа ирхмэ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанда тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалгавар би чадна. Хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хин гэж вэ? Ухаагаад тогт хардггүй юм бах та. Одоо цэвэрлээд хий. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алга. Чи Өөрхий бяцхан амт шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг угаадаг. Хүмүн нааш нүгч вэ? Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадах юм. Урдаас нь хошоо. Хөөх! Яста! Баярлалаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс хөөрдөж байна. Ахаад нэг боломж олгоод үзье. Сүү, 2 шалгалтанд унсан ч гэсэн ахаад нэг боломж байгаа. Ноён талхаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажиллах уугүй юу гэдэг чинь шалтгаалan шүү. Сүүн цөцгий хийх шалгалт. Тэгээд л болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Гол орцон мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр, цөцгөө нэмлээ. Одоо яг ингэж холно да. Холоод.
Тэр юу вэ? Тэр нисдэг тэмдэг хардаа ямар бүтээгч сурталж байгаа вэ? Найзуудаа харууллаа. Талхны муглаг хотын тэнгэрт нисэж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хизэж мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана вэ? Тээврийн минь нураасны төлбөрийг нэгцтэй дутаалгүй авна. Хөөе, энэ газар юм байна. Энэ нөгөө алдарт талчи усчны газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний усыг засч өгөө. Намайг уучлаарай ноён толгой. Алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чин төлбөрийг би өгнө. Сүү, эсмэн дэрсэн бол боллоо. Шалгалт авч дууслаад чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу? Эсэ болгоны чин хийнэ. Хичээж ажилласнаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Хөөх, дахиад явж гин. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Ноён, би хэр удаа нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо. Мэдлээ ноён толгой. Хөл бөмбөгийн хаан талах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээдэр. Талхны муглаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко, сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны муглаг хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён толгой өглөөний мэнд. Сүү чи их хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён толгой та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглолтно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан юм. Энийг л тэмцэн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм аа ирхмэ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг заагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээллэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён толгой. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа биз? Таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко.
Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээ үзэж байгаагүй. Би тойр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялцгаад намайг тэмрэх бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөлбөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтон. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөлбөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй те. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За алив. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ихмэ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яах вэ? Санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог. Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Домогт шонхрын өшөглөлт үнэ юм байна. Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ, болий. Ахиж хязээч хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү. Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдж байсан бэ? Талхны мухлаг хөлбөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэс нь лигт тоглож ч магадгүй. Явж анкетаа бүртгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Сүү, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан билүү? Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Удамжны үсчин. Устж байгаа гудамжны үсчнийг бид аврана. Талх цахын үсчнийг гудамд тавтан марилно. Өнөөдөр бидний ирсэн газар бол Бэкери захын хажуугийн гудам. Энэ зах дотор 3 газар үсчин байгаа. Бүгд хаалга барих шахаж байгаа гэсэн. Гэхдээ та битгий санаа зов. Гоцавьяста үсчин ноён талх дампуурч байгаа үсчний газруудыг аварна. Ноён талха өнөөдөр ч гэсэн та өөртөө итгэлтэй байна уу? Тэгэлгүй. Мэдээчтэй. Манай ноён тал үс засахтаач сайн, мөнгөч гэсэн сайн олдог шүү. Тийм ээ ноён талхаа? Тэгвэл хамгийн шилдэг үсчинтэй хамт эхний үсчний газар руугаа явцгаах уу? За эхний үсчний газар бол энэ газар. Яс зүйг мэдхүү. За тэгэхээр залуусаа орцгоох уу? Тэд яагаад байгаа юм болов? Харин тийм ээ. Хэн нэгэн байна уу? Ноён талхаа тэр мушгаа бов сэлэн барьчихсан байна. Талхны сэлэмнээс гэр затарч бай. Хөөх, тэрийг хардаа. Оо. Хөөх, ямар их сэлэн бэ? Эднэр чинь юу вэ? Хаадын сэлэм, отгийн дайны сэлэм, хөрлөвийн жад сэлэм. Төрлийн ахуй худаг хүрдэл байна штэ.
Хөөх гайхалтай. Үнэхээр олон сэлэн байна. Энийг бүгдийг юунд ашиглах вэ? Ийм юм байхаа. Бурхан минь бүр ялаг хүртэл хуваачихлаа штэ. Би өсчний газартаа зөвхөн сэлмэл ашигладаг. Хоол идэхтэйч компьютерээ тоглохдооч зөвхөн сэлэм. Тийм байх нэ. Таны чадварыг харж болгосон болов уу? Гайхалтай чадвар байна да. Одоо сүүн крем хэрхэн бэлтгийг харуулъя. Энэ байх гэж үнэхээр сүүн крем бэлэн болж байна. Ийм зөөлөн сүүн крем амьдралдаа идэж үзээгүй юм байна шүү. Овоо юм аа. Гэхдээ сүүн кремийн хүртэл заавал сэлмэр Цэвэр сүүн кремийг харин ч цэвэр ариун сэлмэр хийх ёстой. Хөөх. Тогтсон үжил баримталтай юм байна. сэлмэн дуртайг нь ойлгож байна. Ус засахын хар мар байна. Өнөөдөр ч гэсэн гудамжны үсчний газрыг шалгарч сүү маань үсээ засуулна. Надад даатахад болно. Яагаад сэлэм суглаад байна? Үс засах ариун уйлд байж хэрглэж болохгүй. Бүх үсийг сэлмээр засдаг юм. Эний сэлмийг хүүрт. Ийм цалиатай талах гэж байдаг а? Ноён талаа сүүний санд маань нүх гарах шаглаа шүү. Хүмүүс яагаад зовтдгийг ойлгочихлоо. За, тэгвэл дараагийн үсчний газар руугаа явцгаах уу? Явцгаая. Зя, хоёр дахь үсчний газартаа ирчихлээ. Цэмцгэр үсчний газар. Энэ ямар газар вэ? Ийм юм байх уу? Тэнд шилэн хаалга байсан бай. Хаалганд нь ширхэг тааж алга байна штэ. Энэ үсчний газар бол жилбэр ариун цэврээрээ тэргүүлдэг газар юм байна. Тэгээд яагаад хөнггүй байдаг юм? Зя, нэг орцгоох уу та? Энэ дэвааж юм уу? Ноён талгаа сахиусан тэнгэр байх шүү. Тавтай морилно. Цэмцгэр үсчний газарт ирсэнд баярлалаа. Орцохоос өмнө ариутгал хийлгээрэй. Хөөх, манай үсчний газраас ч илүү цэвэрхэн юм аа. Юм нэг ялалзаж гялтганаж байна. Үсчний газрын гол зүйл бол ариун цэвэр. Бүтээгдэхүүний ариун цэвэр 100%, ажилтны ариун цэвэр 100%, эмэг цэг цэвэрлэгээ 100%. Үнэхээр төгс юм аа. За ойлголоо. Одоо ус засах чадварыг чинь харъя. Сүү? Мэдлээ. Чи чинь яаж байгаа нэ? Наад бохир өгцгөө хаан тавих гээд байна. Энд чинь яаж байгаа нэ вэ? Миний өгцөг. Манай цэмцгэр үсчний газар бол өглөө цэвэрлэж, өдөр ариутгаад, орой бүх тоос шороог цэвэрлдэг төгс үсчний газар шүү. Ямар цэвэрхэн газар вэ? Муухай юмнууд чинь юу гэж бодоод орж ирж байгаа юм? Хурдан гарцгаа. Энэ үс чи яагаад байна? Дахиад ястаа арахгүй дээ. За, сүүлчийн үсчний газартаа ирлээ. Орох хэрэгтэй байх тийм үү? Тийм л байх та. Унаад үсчний газар их л сонссон юм шиг байна. Энд хүн ихтэй юм байна. Орлого сайтай байх та. Эднийх өөрчлөлөгч ихтэй л дээ. Гайхалтай нийт орлого нь алдагдaltaй юм байна. Ямар сони юм бэ? Сайн уу ирэх мүү дээ? Донат үсчин байна. Тавтай морил. Манай үсчний газарт ундаагаар үйлчилж байгаа. Хөөх, энэ бүх ундааг үнгүй өгдөг юм байх та. Надад жимстэй цай өгчих. Жимстэй цай юу? Манай цэсэнд жимстэй цай байхгүй. Байхгүй л яг. Арай ирэх мэ. Оронд нь би ус зассан төлбөрөөсөө 1000-ыг хасъя.
Хөөе, үсчээ. Энэ гүзэлцэг нь хэтэрхий жижиг юм байна. Уучлаарай. Ус зассан төлбөрөөс 2000-ыг хасъя. Сэтгүүл чинь өнгөрсөн сарын байна штэ. Бүгд миний буруу. Ус зассан төлбөрөөс 3000-ыг хасъя. Ашиг олох гээд байгаа мó үгүй юм уу? Яагаад төлбөрөө хасаад байгаа юм? Тийм шүү эзэгтэй. Манай ноён талах бол аль болох нэмэж авах гэж хичээдгий. Эдний хамгийн том асуудал бол захирал нь хэтэрхий зөөлөн болохоор жижигхэн алдаа гарсан ч дандаа үнэ хямдруулдаг юм байна. Үсчний газар сар бүр алдагдал, дандаа алдагдaltaй байдаг. Цагаа хий. Ногоон цай хүйтэн байсан болохоор хасах нь 2000, гүзээлзгэн жижиг болохоор хасах нь 3000. Тав цаад үзэхээр хасах нь 5000. Та 5000 аваарай. Тийм ээ, үсээ засуулчаа 5000-ыг авчлаа. 100000-ыг авсан. Дахиад ирнэ. Мөнгөгүй үедээ энд ирэхэд болно. Ус засаад мөнгө авах нь бүхэл нэмж өгдөг хэрэггүй. Эдний хамгийн бүтэхгүй юм шиг байна уу? За ингээд бид 3 газрыг шалгаж үзлээ. За тэгэхээр ноён талхаа ямар байсан бэ? 3 үсчний газар тайлайланд нь асуудал байгаа. Маш том асуудал. Ёс зүй мэдхүү үсчний газар бүтээгдэхүүнээ сайхан янзалдаг. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ үсийг хайчаар засах ёстой. Юу вэ? Сэлмиг үл тоож байгаа мó? Дараагийнх нь цэмцгэр үсчний газар. Ариун цэвэр нь хамгийн шилдэг. Мэдээж шүү дээ. Тэгтээ үйлчлүүлэгчээ бохиргээд хөөдөг нь яаж байгаа юм? Тэр талхнууд бол үйлчлүүлэгч биш, бөм бохир нь ян шүү дээ. Эцэст нь доонот үсчин болоо үйлчлэгээ сайтай. Үс засах тааж сайн юм. Би юу? Баярлалаа эрхмэ. Гэхдээ үйлчлүүлэгчэд хэтэрхий их өгдөг нь асуудал. 8-ны үндэс суур алга байна. Үнэхээр уучлаарай. Би оронд нь 100000-ыг өгье. Эрхмэ, өнөөдрийн үсчний газруудад ямар ч ирээдүй байхгүй юу? Одоогийн нөхцөлд бол амаргүй. Гэхдээ би болон ноён талах нэг арга байгаа. Нэр юу? Тэр чинь ямар арга юм бэ? Тэр бол 7 хоногийн дараа. Хаалга барьж байсан гудамжны үсчний газрыг би даварна. Талхны үсчний газрын эзэн ноён талхаа. Өнөөдөр талхын шийдлээр үсчний газруудад ямар өөрчлөлт орсон байгааг шалгахаар ирлээ. Ноён талхаа, өнөөдрийн 3 газарт итгэлтэй байгаа юу? тэгэлгүй яах вэ? За, ноён талхын шийдлээр дахин төрсөн газар бол энэ. Гудамжны үсчний газраа нэрээ өөрчилчихсэн байна шүү. За орж харъя. Хөөх, үнэхээр хүн ихтэй байна. Өмнөхөөс өөр болсон байна шүү. Юу болсон юм бэ? Өөрсдөө нэг хардаа. Хөө. Энийг л үзэх гэж ирдэг юм штэ. Бичлэг хийгээд бантубд оруулнаа. Хөөх. Мушга бовны сэлмийн чадвар бүр гаргууд сайн болжээ. Энэ залуу бүтээгдэхүүнийг сайхан янзалдаг. Төрөх хүлээгээрээ. Хөөх, шалан дээр нь ямар ч тоос алга. Чиз стик цэвэрлэгээндээ болон шилдэг. За, үсийг тань засаа дуусчлаа. Засалт нь ямар болсон байна? Цагуур нь таалагдж байна. Яагаад ингэж удаж байгаа бэ? Оо, тийм үү. Уучлаарай Миний эрхмэ. хайрын цагийг яах болж байна? Тэгвэл би ус зассан төлбөрийнхөө талыг л авъя. Болохгүй. Бүр харж бай. Түрүүн сонссон бидтэй тал төлбөрөөл авъя гэсэн. Тооцоог яг л сэлэм шиг хийх ёстой. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Өгье. Ухамсаргүй нянг устглаа. Тавтай морилно. Үнэхээр гайхалтай юм аа. Ноён талхтаа энэ бүгдийг тооцоолчихсан байж шүү. Ийм болохоор л 3 үсчинг нэг газарт ажиллуулжээ. Хөөх, та үнэхээр гоцгоонтой юм аа. За дараагийн үсчний газар хаана вэ? Зайд шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мундаг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов вэ? Суу. Хөлөө. Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харалтаа. Ноён таалах ирж гисэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Онц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа? Зайд шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа.
Ядаргаатай ийм юмд орж яадаг. Алив шагнал нь 1 сая. Аюу. Шагнал 1 сая. Дээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдсны хоол өгнө үү? Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдс чи орно. Хөөх. Чиний хотын бүх зайдснууд энд цуглаж өгчээ. Тэр хардаа. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ? Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө тэр зайдс чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайд. Аха. Өдий болтол бүх тэмцээн төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэх юм дээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайц үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талах бий байна шүү дээ. Ноёд хадагтай нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана. Сабай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаач. Хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүүр. Хэдэн зайдас давж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото. Эхний тэмцээнийг Шеперд, Инк, Дулдури гээд ноён талхны өсчний газрын зайц давлаа. Тийм ээ. Зайцхан маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зовлтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэг ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Одоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ? Манай аврах Себастьян эхний тэмцээний саадуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй л манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойлтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол IQ-гийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самрын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдүх нь уур хилэн ихтэй хорон санаад таар. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч шүү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да? Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян, чи хүртэл үү? Отоох надад асуултаа бол. Мэдлэр хэмдэцээ. Буруу асуулт байчээ. Дахиад
жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглээд хөдлөөрөө зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгцыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгдас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдээ хэрэгээсэ. Зя, зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайнх ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ясан зайцвал хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайц байлаа. Зайцхан маань эцсийн шатанд дарах нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд үлдчихсэн юм болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайцнуудаа танилцуулъя. Эхний оролцогч Айкун шилдэг, Царайн шилдэг, Сэтгэлэн шилдэг, Талхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол Толгойнч энгийн, Царайнч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол хоо сайхны өрсөлдөөн. 2 үсчин тус тусын зайцыг гойж, илүү гоё болсон зайц нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж ялах юм бэ? Өртөө богоно гэдгийг хэмжиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд хилдэг ус чинь ноён талх байгаа шүү. Би хаач ч ба. Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол Алгачны хотын шилдэг үсчин ноён талха. Ноён талхаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяныг гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаатан амласан юм. Тэглээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муу урвагч. За ингээд алхны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талх байхгүй. Одоо яадаг үлээ? Зүг. Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтай өрсөлт гэж байгаа мó? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэл алга. Зоригтой бай. Үй энэ чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа тагнуулж чаддаг үсчний таслах. Йоо, талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцсан минь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ тата. Ноён талхаа дуугүй байж бай. Муу урвагч юм байж. Зя, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнээ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод авъя. От савьяастай үсчин итгээрэй. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Юу вэ? Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомбо гэж бодоод байх шиг байна. Тэнийг хог намайг тавиад. Сүү. Энэ боломж шүү. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг Оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад дуган бэ? Мангар хоолны сава. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үгүй утаатай одоо шууд зөөрийн рүү явуулаарай.
Хатан хаан та тайвшир одоохондоо тэмцээ дуусаагүй байж тээ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа вэ? За ингээд өрсөлдөөн ихтэй байсан зайдас хоёрох тэмцээнээ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Анхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний аврах Себастьяныг харах уу? Себастьяны яг юу н өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу Хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг Хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийнхыг ч гэсэн Хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь талархаа шнэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлье. Эхлээд ноён талхны үсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамч юм. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Хандлаг. Байгалийн дүрхөрхөөрөө гайхамшигтай байна шүү дээ. Би тэрэнд 10 ононоос 3 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорлоо. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян ялна гэдэг ахад та. Ноён талах биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талах арай дэндүү юм аа. Зайцхан чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол Зайцхан чи. Гэнтэн байлээ. Гайхсан уу? Бүгд сайн байсан шүү. Өөдгөө мөн урагч. Ноён талхтаа яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л Хатан хаантай зөвшөлдсгөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцсан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсан гэ. Ноён талхтаа үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай билээ. Зайц одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён